Шөнийн долгион 6 дугаар дугаар. Зарим хүмүүс биднийг хайрснаа хэлдэг. Гэхдээ дэрэгдээ байлгаж, дасуулж, дараа нь чимээгүй авчихдаг. Тэгээд үлдсэн нь би юу байсан юм бол гэж өөрөөсөө асуусаар хоцордог. Өнөөдрийн дугаарт нэгэн сонсогчийн ирүүлсэн хэлж амжаагүй хайрын загтлыг уншия. Сайн байна уу? Таныг энэ загтлыг хизээ нэг өдөр сонсно гэж бодохгүй байна. Гэхдээ би сэтгэлдээ хадгалсаар байгаа. Өөрөөсөө хүртэл мод чадахгүй болчихжээ. Та намайг үргэлж дүүмэн гэж дууддаг байсан. Тэр болгонд нь би инээдэг байсан ч дотроо бол багаар эвдэрдэг байлаа. Яагаад гэвэл би таны хувьд дүү байсан ч та миний хувьд амьдралд хамгийн их тассан хүн минь байсан юм. Өглөөс ирэхэд хамгийн түрүүнд бодогддог. Сайхан зүйл тохиолдоход хамгийн түрүүнд хэлмээр санагддаг. Гуниглах үед зүгээр л дуугч сонсмор болдог. Тийм хүн. Би таны хажууд байхаараа өөрийгөө тайван мэдэрдэг байсан. Тэгээд анзаараагүй. Зүрх сэтгэлээрээ бүхэлдээ дурлчихсан юм байна лээ. Гэхдээ та үнийг мэдээгүй. Эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрсөн байх. Намайг ингэж их дасгачгаад нэг л өдөр холдох чинь би үнэхээр их хоосорсон. Хүнээс явсны дараа нь биш. Харин байхад нь илүү их сандгийг би тэгэхэд ойлгосон. Одоо хүртэл таны дүүмэн гэж дуудах хоолой хаяа шүн санаанд ордог. Тэгээд би өөрөөсөө ганцхан зүйл асуудаг. Хэрвээ нэг удаа ч гэсэн намайг эмэгтэй хүн шиг харсан бол бидний түүх өөрөөр үргэлжлэх байсан болов уу гэж. Зарим хайр илэрхийлж амжаагүй чигээрээ үлддэг. Гэхдээ хэлээгүй байсан ч жинхэнэ байсан мэдрэмжүүд зүрхэнд хамгийн удаан амьдардаг юм шиг. Тэгээд энэ шөнийн төгсгөлд загтал илгээсэн тэр сонсогчийн өмнөөс нэгэн өгүүлбэрийг үлдээе. Би танд хайртай. Магадгүй тэр үгийг хизээ нэг өдөр сонсчих байх гэж одоо хүртэл зүрхэнд хүлээсээр байгаа байх. Та шөнийн долгионыг сонсож байна. Биднийг сонсдог та бүхнийг шөнөн амгалан зүудэн жаргалтай байг. Шөнийн долгион үргэлж таны зүрхэнд зураатах болно.